За DBM Asset Management компани хэрэгжүүлж байгаа Улаанбаатар хоттой орлого нэлцэн орон сууц ба дасан зохицох чадвар бүхэл төслийн хүрээний үүсгэн байгуулагдаж байгаа. Эко орол ба орлого нэлцэн орон сууцын сан маань албан ёсоор улсын мөрдөлд бүртгэгдэж үйл ажиллагаа эхлэх болсон байна. Энэ сан маань бол гэр орооллын дахин төлөвлөлтийн бүсэд бичм хүчний хэмнэлттэй ногоон эко ороолуудыг бий болгох санхүүжилтийг арилжааны банкудтай хамтарч санхүүжүүлэх 91 сая $10 дүн бүхий хөрөнгө оруулалт сан байгаа. Манай компанийн хувьд бас дараагийн үүсгэн байгуулалтад бэлтэж байгаа хөдөө аж ахуйн чиглэлийн болон үйлчлэн бас сэлгэгдэх эрчимчлийн чиглэлийн хөрөнгө оруулалтын сангууд маань бас мөн ялгаагүй ур амьсгалын ногоон сан, аз үйлчлэн банкны санхүүжилтийг хийгдэж байна. Тэгэхээр өнөөдрийн үүсгэн байгуулж байгаа сан маань бол дараагийн үүсгэн байгуулагдаж байгаа энэ сангуудын бас эхлэл нь болж явж байгаа гэдгээр онцлогтой байна. За Монгол улсын хувьд бол 2030 онд хөлбөмбөгийн ялгарлыг 22.9% бууруулах үүрэг амлалтыг бол өгсөн байдаг. За энэ хүрээнд авар амьсгалын ногоон сан, аз үйлчлэлийн банк, Европын хөрөнгө оруулалтын банк бол 1.5 орчим тэрбум $1 төслүүдийг хэрэгжүүлж байгаа. За энэ төслүүдийн үндсэн санхүүгийн хэрэгжүүлэгч компаниар бол DBM Asset Management компани ажиллаж байгаа. Энэ хүрээнд бол нийтдээ $225 сая орчим хөрөнгө оруулалтыг бол манай үүсгэн байгуулж байгаа сангуудаар удирдахаар төлөвлөгөөтэй явж байгаа. Тэгэхээр энэ төлөвлөгөө цаашдаа амжилттай хэрэгжүүлэх эхлэл маань энэ тавигдаж байна. Тэгэхээр өнөөдөр бол бас энэ ажтай үйл ажиллагаа болж байна.